Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний тайлан хэлцэж байгаа. За тэгээ энэ дээр бас хууль эрх зүйдээ бид нар бас зас залруулах, амьдралд нийцүүлэх ийм шаардлагууд зөндөө байна. Шалгуурууд нь ч зөрөөтэй, гаргасан дүгнэлт зөрөөтэй ийм асуудал байна. Тэгэхээр энийг хэдүүлээ бас дараа жил бас юу юуг болно. Тийм учраас энэс өмнө энэ асуудлуудаа нэг зэгцлэе. Энэ хөгжлийн төлөвлөгөөг бид хэд бас энэ улсын хурлч гэсэн батлагтаа тийм бодиттой биш байдлаар бодиттой баталж бас чадахгүй байгаа ийм зүйл анзаарэгдэж байна. За дээрэс нь энэ дээр эдийн засгийн өсөлт өндөр тоо гарч байна. 6.8 нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000 гэдэг ингээд энэ олон тоонууд өсөлтүүд харагдаад байна. Тэгээ энэ дээр нэг зүйл байхгүй байгаа нь өрхийн хаалгаар энэ өсөлтүүд орж ирэхгүй байна. Айлын хаалгаар. Тэгэхээр бас бид бүхэн бас энэ хөгжлийн төлөвлөлтөө бас нэг эргэж харж амьдралд нийцүүлье гэсэн ийм зүйлийг хэлье. За нэг тодорхой 2-3 асуулт байна. За энэ Монгол Улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын газрын цэсний бүтээгдэхүүн нийлүүлэх хилцээр, онгоцны түлшний хилцээр хоёр нь хаана явна? Энийг хурдан баталчих байсан юм аа. Бидэд бас улс төржиж байгаад энийг батлаагүй. Хой төршийнхөө өөдөөс гаргаад барих цаас байхгүй. Тэр үед ЭГ-м бараг Чингис хаан буудлаа, алдлаа, Оросын хараат боллоо энэ төр гэл байсан. Тэгээ яг энэ ямар шатанд явж байна? Энийг баталсан бол бид нар бас өнөөдөр ийм асуудал, үний асуудал энэ төрт орохгүй. Төрийн нарийн бичгийн дараагаас өнөөдөр Доронтой аймагт 1 литр дизель түлш ямар үнэтэй байгааг асууя. Мэдж байгаа юуны. Маргааш дахиад 650 төгрөгөөр дахиад нэмэгдэнэ гэсэн тэнд бүр бужигнаа болж байна. Хүмүүс савнда түлш нөөцлж авах гээд бужигнаа болж байна. Тэгэхээр энийг үнийн зөвлөл мөвөл дээр ер нь ярьсан юм уу? Тэгэхээр энэ талын асуултанд хариулж өгөөч. Энэ үн чинь ингээд өсчихөр энэ хаврын тариалт бид нар яах вэ? Эргээд энэ бидний яг энэ дайм байлдаан геополитикийн энэ цаг үед хамгийн их хэрэгтэй хүнсний асуудал чинь дахиад хүндрээ явчихна. Улаанбуудaan тариалалт, тэгээ намрын хураалт энэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ дээр нэг дөрвтэй ярьж гялс арга хэмжээ авмаар байна. За хоёрдугаарт энэ алтгуурын хөтөлбөр юу болсон бэ? Дэлхий дээр алтны үн бүр рекорд тогтоогоод нэг унцалт 6,000 баг 300 ч хүрлээ. Монгол төгрөгөнд шилжүүлэх юм бол нэг хил алт 700 сая төгрөг давлаа, тийм ээ. Энийг бид нар ашиглаж чадсангүй. Бид нар энийг ашиглаад яг энэ цаг үед алтаа холборлоод энэ үнэтэй болж байгаа үед нь бас сууж исэн бол манай эдийн засагт бол маш том боломж байлаа. Тэгээ энэ маань ямар энэ хөгжлийн төлөвлөгөө ярьж байгаа энэ дотор орсон юм болоо гэдгийг бас хэлье. За дээрэс нь бид бүхэн энэ ерөнхийдөө энэ хоёр хөрштэйгөө дэлхийч бүр цаашаа хоёр хөрштэйгөө хийсэн хилцээр яриа гэрээ энэ юм хумдаа бас сууж ямар байна. Бид бүхэн нэг л тийм үгэндээ суудгүй барьцгүй тийм имижтэй болчиход байна. Тэгэхээр энийг хэдүүлээ бас цаашдаа анхаармаар байна. За ерөнхий сайдаас нэг асуулт асууя. Энэ хүн болгон л химнэх, оромтоо цөөрлөх гэдэг юм ярьж байна. Та бүдийн бас нэг ярьжсэн асуудлууд энэ цөмийн энерги агентлагийг та цаашдаа ерөнхий сайд болж байгаа юм чи ямар байгуулах уу, яах уу гэдэг дээр нэг тодорхой хариулт. Учрал ерөнхий сайд хариулъя. Тооцоо судалгаагүй зүгээр төрийн албаны хэмнэлт хийн гэдэг нэр гоё юм шиг сонсогдоод жилийн төлөвлөгөөн дээр 9% хэмнэн гэдгийг хар гайг бол бид нар сая ямслаа л та. Зүгээр цаг уурын хилтэс хоёрхан байсан цаг уурчаа хэмж хайчаад ард нь жолооч нь туслах нь өөр юу гэлээ мэрэгчлээ ингээ үлдсэн. Мэрэгжлийн хүмүүсээ цомготгоо хийцэн. Орон нутагт очихоор амьдрал их өөр баг. Тэг бүх шатанд 9% хэмнэн гэсэн. Яг таны ярьж байгаатай адил. Гэтэл зарим бомбд төр хүн нэмэх шаардлага байдаг шүү дээ. Хэмнэлт гээл ингээл гоё үг сонсогдоол ингээл зүгээр автгаа гарна. Энийг манай гишүүд ярьдаг, манай төрд ажиллаж исэн их хурлын гишүүд сайн мэд. Зарим газар хүн хүч хэрэгтэй байгаад өгдөг, зарим газрыг бүр татан болгомоор байдаг.
Тэгэхээр хэрэглэлт дээр ажиллаж байгаад чигүүргийн шинжилгээ хийж исэн. Би одоо энэ ажил руугаа өнөөдрөөс орсон. Нэг 14 хоногийн дотор ихэд бол би бүтэн чигүүргийн шинжилгээгээ дуусгаад би нээлттэй хэлнэ. Зарим нэммээр, зарим нь хасмаар байна. Одоо энэ цөмийн энерги агентлагийг бүр байгуулах ёстой юм. Одоо жоо үннээ ярихгүй бол энэ цөмийн энерги агентлаг чи олон улсад харилцдаг байгууллага. Нороно майнингтэй хийж яхад Туан сайд энийг ярьж ирсэн. Тэгэл тэр нэг хууль дагуулж орж ирсэн. Сүүлдээ нэг агентлаг нэмэхгүй гэж хагаад батлагдаагүй болохоос биш цөмийн энерги агентлаг байх ёстой шинж тусгаар уулсан шүү дээ. Төслүүд нь яваад идэг. Хяналт тавих нь мэдэгдэггүй. Тэр зарим агентлаг хэрэггүй агентлаг гэж болно. Зарим нь бүр хэрэгцээтэй байгаад байгаа. Чинь өчигдөр бас ярьж ирсэн хууль тогтоомжийн агентлаг байгуулах ёстой. Яг энэ агентлагийг байгуулъя гэхээр утгаа одоо шинэ агентлаг нэмээд шүү дээ. Гэт эхэлдэг. Зовлон байгаамаа. Тийм болохоор үннээ ярина. Тэгвэл ингээд нөгөө камерын өмнө гарч ирэхээр бүгдийг хэмнээд л одоо ер нь божигнуулаа хайчи гэж ярих амархан. Гэхдээ амьдрал дээр бол их өөр юм. Тийм учраас чигүүргийн шинжилгээгээ тооцоо судалгаатай явуулна. Тэрнээс биш одоо ингээд маргааш би орж ирээд одоо энэ яамыг 50% болгох гэж байна гэл ингээд сүртэй юм орж ирээд 2 хоног алга ташуулж бас болно. Гэхдээ үүний цаана түүнийг далимдуулж хэлбэгдэлт явагдана. Зөв зүгээр төрийн ажил хийж исэн хүмүүс төрийн захиргаа гэдэг нэрийн стратеги төлөвлөлт болгож өөрчилжүүл ажлаас нь чөлөөлөө хайчдаг. Тэгэхээр үүнийг бол ингэж цогцоор нь харах. Дээрээс нь төсвийн тодтол хийж ивэл жилийн төлөвлөгөөгөө өөрчлөх, 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө өөрчлөх. Одоо яг нөхцөл байдал дээр бол гүйцэтгэлээ нэг 6 сард харахгүй бол орлого тасрах хэсэг нь одоо шууд тооцоолох хэцүү байгаа байхгүй. Сар болгоо оруулж ирээд тодтол хийгээл нэг бүтэц өөрчилж ийн гэж тодтол хийгээл 14 хоногийн дараа орлого тасарч ийн гэж нэг тодтол хийгээл ингээд үзээд байвал энэ явахгүй л болов уу гэж би бодож байгаа. Тийм учраас би бол цөмийн энерги агентлаг байх ёстой гэж одоо үздэг. За би ч юу аах вэ? Энийг угаасаа олон улс шаардж байгаа юм л да. Гурван номер. За, тухайн гишүүний асуултанд хариулъя. За, эхнийх нь шатхууны асуудал. Хуучин бол 3450 төгрөгөөр зарагдчихсан бол үнийн зөвлөл хуралдаад 300-аас 350 төгрөгөөр Монгол Улсын хэмжээнд одоо нэмэгдэх ийм шийдвэр гаргасан. Тэгэхээр 3750 төгрөгөөр зарагдаад 3750-аас 3800 төгрөгийн хооронд одоо зарагдаа явж байгаа. За яг саяын таны хэлдэг энэ хаврын тариалантай холбогдлолтойгоор асуудал одоо өндөр үнэтэй бүтээгдэхүүн буюу нэмэгдсэн үнэтэй бүтээгдэхүүнээр тариалалтаа эрхлээ явах юм бол нөгөө тариалангийн салбарт маань бас одоо хүндрэлж хэрэгдэл учруулад талах гурилын үнд нөлөөлөд ингээд инфляц давхар нөлөөлөл үзүүлээд явна гэдэг ийм асуудал яригдсан. Энэ хүрээндээ бол газар тариалангийн салбарт эхний одоо тариалтан дээр нэг 7500 тонн дизель түвших хэрэгтэй ийм одоо хэрэгцээ шаардлага байдаг. Үнийг одоо За 1 минут. 10,000 тонн бүтээгдэхүүний 3400 төгрөгөөр одоо шатхуун импортлагч компаниуд нийт аж ахуй нэгжүүдэд одоо өгнө гэдэг энэ асуудлыг ярьсан. Хүнсгэдэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай энэ асуудлыг ярилцаад одоо санамжчиг байгуулсан. Хүнсгэдэй аж ахуйн яамд нийт одоо 19 компани чагсаалтыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээр бол 3400 төгрөгөөр гаргаж өгөө гэдэг энэ шийдвэрийг гаргацсан одоо шууд хэрэгжилт нь хангагдаад эхэлсэн байгаа. За алт гурав хөтөлбөрийн хүрээнд бол өнгөрсөн жил 16.3 тонн алт одоо тушаагдсан. Энэ жил бол 20 тонн алт гэж одоо үзэж байгаа. За гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 3.2 тонн буюу одоо өнгөрсөн жилдээ харьцуулбал 46% нэмэлттэй одоо юм сайн тушаалттай явж байгаа. За алт хөтөлбөрийн хүрээнд бол 2 зүйлийг хийж хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт нь маш богино хугацаанд аж ахуй нэгжүүдийнхээ одоо та мэдж байгаа тайлан төлөвлөгөөг одоо баталж өгөх асуудлуудыг бол хилцүүлээд ингээд явж байна. Дараагийн нэг зүйл нь бол энэ урт нэртэй хуулийн буюу одоо голын их айсаа